Сайн байцгааны өрхөн үзэгчтэй. За Монголын үндэсний холны телевизийн Монголын мэдээ суваг тав хүндээ спортын амралт нэвтрүүлгээ үзүүлж байна. За бид өчтөрийнхөө нэвтрүүлгээр тав хүндээ Олимпийн тэквондогийн 24 дахь удаагийн улсын аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн толонжингийн аваргын алтан медалийн төлөөх финалийн тоглолтуудыг үзүүлсэн. За тэгвэл өнөөдөр тав хүндээ эрэгтэйчүүдийн толонжингийн аваргын алтан медалийн төлөөх плануудыг үзүүлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн нэвтрүүлгийг үзэгч тав хүнд тэквондогийн спортын олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч Лавг Дорж тайлбарлал өгнө. За өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тань ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. За эрэгтэйчдийн 50 кг-ийн жингийн алтан медалийн төлөө Хөх Булангаас Олимпик клубын тамирчин Хөрөв сайхан, за Улаанбулангаас мөн Олимпик клубын тамирчин Батмүх нар тоглолтод болжээ. За хоёр тамирчны хувьд болохоор нэг клуб дээр бэлтгэл сургалтаа хийгддэг. Хөрөв сайхны хувьд тэквондогийн спортоор 3 дахь жилдээ хичээлж байгаа. Анхны багш Эрдэнэбаатар багшийн удирдлагын дор бэлтгэл сургалтаа хийж байсан. Батмүхийн хувьд Ган Эрдэнэ багшийн удирдлагын дор бэлтгэл сургалтаа хийсэн. Одоогоор бол дасгалжуулагч багш Ариун Туяа удирдыг явуулж Олимпик клуб дээр бэлтгэл сургалтаа хийж байгаа. Хоёр тамирчны хувьд бол жин ойролцоо нэг жингийнх өсвөрөөсөө ахуулаад хамт тоглож эхэлсэн. За онооны харьцаа 3-2 Улаанбулангийн тамирчин толгой товтолж 3 оноо авсан бол Хөх Булангийн тамирчин Цээжинд оновчтой товтлоо 2 оноо авлаа. За Хөх Булангийн Улаанбулангийн тамирчин шүүгч тоглосонгүй хэмээн үзэж, тоглол хэмээн үзэж торглоо. Улаанбулангийн тамирчин толгойд амжилттай товтлоо 3 оноог өөрийн болгож байна. За хуучин дөрмөөс ялгаатай нь болохоор цээжний оноо бол 2 болсон байгаа. Урд нь бол 1 байсан. Тэгснээрээ юу гэдэг одоо онооны харьцаа 13 байгаа бол энэ ерөөсөө онооны давмгай адил биш гэж үзэгдэж байгаа. Мөн энэ одоо хэрэглэгдэж байгаа системийн хувьд дайдо систем нь ерөөсөө 2 хоногийн өмнө батлагдсан. Хамгийн анх удаа дэлхийд дээр анх удаага Монгол улсад улсын аварга шалгаруулах тэмцээн дээр хэрэглэгдэж байна. За Хөх Булангийн тамирчин хориотой техник буюу бүслэгээс доош ишүүлсэн юм ээ. Шүүгч торгож байна. За ингэснээр тоглолтын эхний үе өндөрлөж байна. За ингээд эхний үеийн дулаан нэрлөө. Улаанбуланд Олимпик клубын тамирчин Батмүх амарч байна. За 4 жилийн спортоор хичээлсэн. За Ган Эрдэнэ багшийн удирдлагаар хичээж эхэлсэн. За өсвөрийн улсын аварчлал тэмцээний мөнгө хүрэл медальтай, олон улсын тэмцээний мөнгө хүрэл медальтай анх удаага насан туршидын улсын аваргын тэмцээнд орж байгаа юм тамирч байна. Анх удаага насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа. За тоглолтын 2 дугаар. За Улаанбулангийн тамирчин хориотой техник хэрэглэсэн буюу хаалт тавьсан. Өвдгөөрөө хаалт тавихыг бол хориглосон байгаа. Энэ бол торгуул. За Хөх Булангийн тамирчин шүүгч хориотой техник буюу бүслэгээс доош ишүүлсэн учраас торгож байна. За Улаанбулангийн тамирчин шүүгч торгож байна. Техникийн бус зүйл эд хэрэгсэл авч дэвжэн дээр гарсан гэдэг үндслээр тамирчин дэвжэн дээр тулахдаа гарандаа бууж үзүүндээ гинж чихэндээ эм зүг хоёрлон. За хоёр тамирчингийн үед оновчтой ишүүлсэн. Тооны харьцааг ойртуулж байна. Онооны харьцаа 17-7. За ингэж зуурж болохгүй. За ингэж хөл рүү болов жийж болохгүй. За Улаанбулангийн тамирчин хориотой техник хэрэглэсэн гэж үзэж шүүгч торгож байна. Нэгсэндээ дэлхийн тэквондогийн холбооны шинжлэгдсэн дүрмийн дагуу тамирчин биеиндээ хаалт хийх, тоглолтыг хорих гэсэн заалтуудыг оруулж ирсэн. Хэрвээ тийм тохиолдол гаргасан бол торгох тийм шийтгэлийг оногдуулж байгаа. За Улаанбулангийн тамирчин нуруугаа харуулж зүгтаасан юм үзэж шүүгч
торгож байна. За толгойд амжилттай товтлсон. 67 кг-ийн медаль авсан тамирчид ирээрэй. За хөх үлэнд Олимп клубын тамирчин Бүрүү сайхан амарч байна. За 3 жилийн спортоор хичээлсэн. За Эрдэнэбаатар багшийн удирдлагын дор анх удаа тэквондогийн спортоор хичээлсэн. Өсвөрийн улсын аварчлалын тэмцээний мөнгө хүрэл медальтай 1999 онд төрсэн тамирчин байна. Тамирчид бид нар бол тэмцээний өмнөхөн энэхүү сургалтыг багш тасгалжуулагч нарт өгсөн байгаа. 10 оноо авах юм 10 торгуул авах юм бол шууд тэмцээнийг дуусгаж байгаа. Тийм болохоор тамирчид энэтэй бол яаралтай дасан зохицох хэрэгтэй. Мөн энэ улсын аварга шалгаруулах тэмцээс медальт байран шалгарсан тамирчдыг бол 6 сард бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулалт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад оролцох хэрэгтэй байгаа. За Улаанбаатарын тамирчин толгойд амжилттай довтлон 3 оноо өгөрийн болгож байна. За Хүүг Булангийн тамирчны хувьд оноо дутуу байгаа. Довтлогооныхаа арга барилыг жоохон солиод өөр одоо юуг оновчтой довтлогоог хийж эхлэх хэрэгтэй байна. Хамгийн сайн хамгаалт бол довтлогоо. Довтлогоог нь гүйцэд болгож өгөхгүй. За ингэснээр Улаанбаатарын тамирчин онооны илт давуу байдлаар Улаанбаатараас гарч тоглосон Олимп клубын тамирчин Батмөнх аваргын алтан медалийг хүртэж байна. За улсын аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг хэмжээнд үндэсний биеийн дэврийн дээд сургуулийн тамирчин Хан Тулга, Харцаг клубын тамирчин Бат Тулга нар 2017 оны насан туршидын улсын аваргалт тэмцээний хүрэл медаль хүртэж байна. За анжинд мөнгөн медалийг Олимп клубын тамирчин Бүрүү сайхан хүртлээ. За нэг клубын 2 тамирчин шигшээдэд толдож энэхүү Олимп клубын тамирчин Батмөнх 2017 оны насан туршидын улсын аваргалт тэмцээнд төрүүллээ. Энэхүү анх удаага насан туршидын улсын аваргалт тэмцээнд төрүүлж байна. За Олимпийн тэквондогийн 2017 оны насан туршидын улсын аваргалт тэмцээний эрэгтэйчдийн 54 кг хэмжээний аваргын төлөө Сэлэнг аймгийн тамирчин Ганд Орж, Торонт аймгийн тамирчин Буян Тулга нар болж байна. Энэ тоглолтыг шүүхээр олон улсын хэмжээний мастер улсын шүүгч Эрдэнэбаат дэвжээнэ гарч ирсэн байна. За хоёр тамирчны хувьд удаа дараа хоорондоо олон таарч тоглож исэн. Хоёулаа туршлагатай. За Хүүг Булангаас гарч тоглож буй Ганд Оржийн хувьд шүүгч хаалт уу? Хороотой хаалт хийсэн юм үзэж торгож байна. За Ганд Оржийн хувьд толгойд амжилттай довтлоо. 3 оноо өөрийн болголоо. Ерөнхийдөө шин дөрөнтэй холбогдуулаад хэлэхэд бол цээжинд буюу оновчтой довтлогоо бол маш их хэрэгтэй байгаа. Урд нь бол цээжинд довтлоод оноо авахуд бол 1 оноогоор өгдөгөөс энэ удаагаас 2 болсон. За энэ хаалт тавих нь бол эсрэг тамирчинтай маш их хор нөлөөтэй. Бэртэх өөрөө бол өрөөлийг бэртэх тиймэрхүү аюултай учир энэ бол хордог. За буян толгойн хувьд бол чацтай. Өөрийнхөө давуу байдлыг бий болгож тоглох хэрэгтэй. За толгойд довтлон оноог 3-аар нэмэгдүүлж байна. За ерөнхийдөө бол Улаанбаатарын тамирчин цээжинд эргэлттэй өшгөлтөж нэмэлт 1 оноог авч байна. Цээжинд эргэлттэй өшгөлтийн амжилттай довтлох юм бол 3 оноог өгдөг байгаа. За Ганд Оржийн хувьд довтлогоогоо оновчтой болгох хэрэгтэй. Хэдий дайраа довтлоод байгаа боловч энэ бол довтлогооны хувьд бол оновчгүй байна. За ингэж хамаагүй улаах юм бол өөрөө
эсрэг тоглохонд орох аюултай. Харж хянууч тоглох хэрэгтэй. Оновчтой байдлаар. За Улаанбаатарын тамирчин буян толгойн хувьд унсан учир шүүгч торгуул өгч байна. Энэ бол мөн техникийн хориотой байдал. Довтолж болно. Довтлогоогоо төгсөхдөө унж болохгүй. Унах юм бол хэдий оновчтой олсон ч гэсэн энэ бол торгуул аавна. За Улаанбаатарын тамирчин дэвжэнээс гарсан юм үзэж шүүгч торгож байна. За буян толгойн хувьд гизэнд эргэлттэй өшгөлтгийн амжилтаа оноогоо амжилтаа олгож 3 оног өөрийн болгож байна. За яг өөрийнхөө зайг мэдрэл тоглох хэрэгтэй. Ганд өржийн хувьд энэ бол зайгаа мэдрэхгүй байна. Хэдий дайраад байгаа боловч тоглохыг өөртөө бий болгохын тулд оновчтой байрал зайг бий болгох хэрэгтэй. За тоглолтын 1-р үеийг болж байна. За Хөвбулангаас гарч тоглож байгаа ганд өржийн хувьд бол Сэлэн аймгийн Сайхан сумын галтан өмөр унтраах аврах хэлцэн 61-р ангид ажилладаг. Тэквондогийн спортоор 5 дахь жилдээ хичээлж байгаа. Анхны багш нь Бүтлотын багш Ган Ишгийн удирдлаганд хичээлж байгаа. Улсын аврах шалралт тэмцээний 2 алт. Монголын бүх ард түмний спиртгадын 2016 он зохиогдсон бүх ард түмний спиртгадын хүрэл медальтай ийм тамирчин байна. За ер нөгөө аваатай алдсан болж байна. Хоёр тамирчны хувьд бол 2-р үеийн тулаагцсан. За хоёр тамирчны хувьд бол биеийнхээ тоглолтыг мэднэ. Урд нь зөндөө тааш тоглож байсан. За ганд өржийн хувьд бол чац дутуу. Үнийг бол давуу тал олгохын тулд өөрийнхөө зайг мэдрэх хэрэгтэй байна. Хэдий довтлогоо зүв байгаа ч гэсэн өөрийнхөө зайгаа олохгүй довтлоод байгаа учраас энэ бол оноо олгож чадахгүй юм л да. За буян толгойн хувьд бол чацтай. За ерөнхийдөө энэ шинжлэгдсэн дүрмтэй холбогдуулаад тасралтгүй дайрдаг. Тасралтгүй одоо оновчтой тоглож чаддаг. Гидсэнд өгж одоо заавлыг толгоолоо яах юм бол толгоолоо тоглох юм бол өөртөө илүү давуу байдлыг олж авах гэсэн тиймэрхүү юм бол байхгүй болчихж байгаа. Ерөөсөө л тэквондогийн тоглолтыг бол тэмцээн уралдаан тоглолт бол яг тийм классик байдалтай. Би нэг ансан биш. Тоглолт гаргасан тийм байдалтай болохын тулд дэлхийн тэквондогийн холбооноос иймэрхүү дүрмийн шинжилтүүдийг хийсэн байна. За энэ тамирчид бол хоорондоо тулж байна. Тамирчид тулахад бол дээд нь 3 секунд гэж байна. 3 секунд дотроо довтлогоо хийгээд явах юм бол болно. 3 секундээс дээш явах юм бол шүүгч салгана. Мөн тамирчид одоо тулсан үед эсрэг тамирчин өөртөө тоглох гээд өөртөө зай гаргахыг бол түлхэхийг бол зөвшөөрдөг болсон байна. Гэхдээ түлхэхэд бол 2 төр дээр бол тэрийг нь бол торгуул болгож байгаа. Эсрэг тамирчнаа түлхэж унгаах, эсрэг тамирчнаа түлхэж дэвжээс гаргах юм бол торгуул болно. Ер нь одоо урагшаага дайрч тавтсан тийм ээ юм хожил авах тийм бол судал гэж ойлгож болох юм шүү дээ. За энэ ганд өржийн хувьд зуурч бол болохгүй. Зуурхал юм бол бас юм торгуул. За хоёр тамирчны хувьд бол урд нь олон тааш тоглож байсан болохоор биеийнхээ тоглолтыг мэддэг. За ганд өржийн хувьд довтлогооныхоо тактикийг жоохон өөрчилчмөр байна. Нэг цочоогоод гардаг ч юм уу, хоёр тал руу гарах хэрэгтэй байна. За тоглолтын 2 дугаар өндөрлж байна. За Улаанбаатарт Дорд аймгийн тамирчин спортын лидмастер буян тулга амарч байна. За 8 жилийн спортоор хичээлж байгаа. Анх Дорд аймгийн цэцгэлжүүлэгч Төвшин Жаргал өвшөө удирдлаганд хичээлж гэлсэн. 1997 онд төрсөн. Улсын аваргын тэмцээний 2 алт, 1 мөнгөн медальтай Монголын бүх ордны спортын 14 дугаар наадмын аврах тамирчин байна. За шийдвэрлэх 3 дугаар үе эхэлж байна. За онооны харьцааны үед болохоор за Хөвбулангийн тамирчин, Улаанбаатарын тамирчин гизэнд энэ оновчтой довтлон 2 оноо авч байна. Ингэснээр онооны харьцааг онооны зүрийг 8 болгож холдуулж байна. За хоёр тамирчин бол маш биенийхээ тоглолтыг мэддэг учраас сайн довтлж байна. За ингэж хөл рүү жийж болохгүй, энэ бол торгуул. Өдрөж их юм бол энэ бол нэг тамирчныг бэртэх аюултай.
За хоёр тамирчин харилцсан 2 оноо олоо. За буян толгой үед. Улаанбаатар 3 дугаар үеийн 50 секунд. За Хөг булангийн тамирчин газар гараараа өрсөн буюу унсан гэж үзчихгүй шүүгч торгуул өгч байна. За урд нь бол сануулга гэж байсан. Энэ удаагаас бол сануулга гэж байхгүй торгуул бий болсон. Сануулга 10 удаа өгөөд тоглолтыг зогсоодог байсан бол энэ удаад торгуулыг 10 удаа өгж байгаа. Нэг торгуул нэг оноотой тэнцэж байгаа. Тийм болохоор тамирчид бол шин дүрмтэйгээ сайн хурдан дасан зогцоод энийг өөрийн болгох юм бол торгуулийн юм байдал бол гарахгүй. За энэ Хөг булангийн тамирчин хөлөө өргөжин довтлох үед за онооны ил даваа байдлаар Улаанбаатараас гарч тоглосон Дорнод аймгийн тамирчин буян тулга аваргын алтан медалыг хүртэж байна. Олимпийн тэквондогийн 24 дахь удаагийн насан туршидын улсын аварчлуулах тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ийн хэмжээнд Өөрхангай аймгийн тамирчин Баяр Магна, за зөвсөлдөгчний авдар спорт орны тамирчин Буян Шагаанаар хүрэл медаль хүртэж байна. За харин энэ жингийн мөнгөн медалийг Сэлэнг аймгийн тамирчин Ганд Орж хүртлээ. За аваргын алтан медалийг Дорнод аймгийн тамирчин Буян Тулга хүртэж байна. За Олимпийн тэквондогийн 2017 оны насан туршидын улсын аварчлуулах тэмцээний эрэгтэйчдийн 58 кг-ийн жингийн алтан медалийн тоглолт бэлэн болж байна. За Хөг булангаас зөвсөлдөгчний алдар спорт орны тамирчин Бат Эрдэнэ, Улаанбаатараас Харцаг клубын тамирчин Төвшин Заяанаар тоглолт бэлэн боллоо. Спортын мастер улсын шүүгч Түр Тулга шүүн явуулахаар гарч ирсэн байна. За энэ хоёр тамирчны хувьд анх удаага биеинтэйгээ тааш тоглож байгаа. За Бат Эрдэнэний хувьд бол туршлагатай техник сайтай тийм тамирчин байгаа. За Хөг булангийн тамирчин Бат Эрдэнэийг унсан хэмээн үзэж шүүгч торгуул өгч байна. За Төвшин Заяагийн хувьд бол залуу тамирчин байгаа. Угсраа давталгаануудыг хийх юм бол өөртөө илүү онооны даваа байдлыг бий болгоно. За Улаанбаатагийн тамирчин давталж явахдаа унсан учир шүүгч торгож байна. За Төвшин Заяагийн хувьд бол сайн харж тоглож байна. Ерөнхийдөө зайгаа мэдрээд за ийм сул юмыг бол Бат Эрдэнэний хувьд бол алтан гэдэг бол муу байна. За Улаанбаатагийн тамирчин унсан учир шүүгч торглоо. Ингэснээр онооны харьцаа 3-3. Эрэгтэй 54 кг-ийн медаль авсан тамирчид ирээрээ. За энэ саяны хийсэн техник бол өшөө цаашаа лавшруулж хийх хэрэгтэй юм аа. За Хөг булангийн тамирчин 20-той техник хэрэглэсэн буюу нүүрлөө зөксөн юм үзэж шүүгч торгож байна.
За Бат Эрдэнийн хувьд бол илүү байдлыг за ингэж довтлогоогоо хийхдээ бол ингэж унаад иж болохгүй. Довтлож байгаа ч гэсэн энэ бол унсан учраас унсан гэж торгуул аавна. Нэг торгуул бол нэг оноо. За тоглолтын нэгдүгээр өндөрлөө. За Улаанболонд Харцаг клубын тамирчин Төвшин Заяа ирж байна. За 3 жил Тэквондогийн спортоор хичээлж байгаа. Хаан Хатанбаатар багшийн удирдлаганд хичээлж хийгдсэн 1998 онд төрсэн улсын аваргын тэмцээний хошоо мөнгө медальтай тамирчин байна. За энэ жил төрүүлвэл анхны одоо алтан медаль автнаа. Хоёр тамирчин 2 дугаарыг хэлэх боллоо. За тоглолтын 2 дугаар эхэлж байна. Онооны харьцаа 5-3 буюу Улаанбологийн тамирчин тоглолтыг хөшөөчилж байна. Иймэрхүү сул юмыг бол Улаанбологийн тамирчин маш их алдаж байна. Сул ирэхэд бол шууд өгөх юм бол оновчтой оноо олно энэ бол. За Бат Эрдэнийн хувьд бол төдийлөн тоглолт нь гарч ихгүй байх шиг байна. Эрдэнэшийн 54 кг-ийн медаль. За ингэж болохгүй. 54 кг. Энэ бол торгуул. Энийг бол унсан гэж үзэж байгаа учраас торгож байгаа. За гидсэнд угсраа довтлогоо хийх юм бол аль аль нь даваа байдлыг бий болгох боломжтой байна. За Хүүхбулангийн тамирчин бүслэгээс доош ирсэн ингэж шүүгч торгож байна. Хаалт хийсэн юм үзэж торгож байна. Хүүхбулангийн тамирчин 5 торгуултай. За ингээ хөнгөнжингийн тамирчид бол аль болох урагшаага довтлоод хамгаалаад тоглолт гаргах хэрэгтэй. Иймэрхүү ансан байдалтай тоглолт гаргах юм бол олон улсын тэмцээн дээр бол сүргээр нөлөөлдөг. За Улаанбологийн тамирчин гизэнд эргэлттэй оновчтой хөшөглөж байна. Онооны харьцааг тэнцүүлж байна. Хүүхбулангийн тамирчин цээж амжилттай эргэлттэй байж. За Улаанбологийн тамирчин блок тавьж байна. Блок буюу хаалт ингэж тавьж болохгүй. Энэ бол 20-т техник. Нийгмийг бэртэх, гимтэх дараагийн тоглолтын дээр хэдий ингэж яаж байгаа ч гэсэн одоо алтан медалийн төлөө сүүлийн тоглолт ч гэсэн дараагийн тэмцээн уралдаанд бэртэл авчрах юм бол ер нь бол тамирчны цаашдын ирээдүйд бол сүргээр нөлөөлнө. За Хүүхбулангийн тамирчин толгойд амжилттай тогтолж онооны харьцааг 3-аар холдуулж байна. За Төвшин Заяагийн хувьд бол тоглооныхоо хуулбарыг солимоор байна. За тоглолтын 2 дугаарыг өндөрлж байна. Зэвсэгчний алдар спорт хорооны тамирчин Бат Эрдэнэ амарч байна. 12 жил Тэквондогийн спортоор хичээлж байгаа. За Багнар дүүргийн багш 50 хүүгийн удирдлагын дараах хичээлж гэлсэн. За 1996 онд ирсэн 21 настай олон улсын хэмжээний мастер. За улсын аваргын тэмцээнээс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн. Олон улсын тэмцээний 2 алтан медальтай тамирчин байна. За Улаанбологийн тамирчны хувьд бол Төвшин Заяагийн хувьд бол залуу тамирчин тасгалжуулалт Хатанбаатарын удирдлагын дор бэлтгэл хийж байгаа. За ингэж 14.1 нурууг бол харуулж болохгүй. За энэ нуруугаа харуулснаар бол эсрэгтэлтэй даваа байдлыг бий болгож байгаа. За Хүүхбулангийн тамирчин Бат Эрдэнийн хувьд газар тулсан учраас унсан гэж үзэж шүүгч торгуул өгч байна. За иймэрхүү тоглолтыг ансан байдалтай тоглож болохгүй. Хөнгөнжингийн тамирчид. За Хүүхбулангийн тамирчин нүүрлүү зөксөн юм үзэж шүүгч торгож байна. Энэ бол бас 20-т техник байгаа. За Улаанбологийн тамирчин толгойд амжилттай довтолж 3 оног өөрийн болгосноор онооны харьцаа 19-14. За Хүүхбулангийн тамирчны торгуул бол 9 болсон байна. 10 торгуул авах юм бол шууд тоглолтыг дуусгана. За Хүүхбулангийн тамирчин унсан буюу газар гараараа толсон учраас
торгуулж 10 том торгуулаар Улаанбулангийн тамирчин хожиж байна. За Олимпийн тэквондогийн 2017 оны насны хүрээний улсын урагшлуулах тэмцээний эрэгтэйчдийн 58 кг хэмжээнд хөрөл медалийг Сэлэнг аймгийн тамирчин Мөнх Эрдэнэ, за Степ клубын тамирчин Батхүү нар хүртэж байна. За Анжингийн мөнгөн медалийг цэцэг түвшний алдар спорт орооны тамирчин Бат Эрдэнэ хүртлээ. За 58 кг хэмжээнд тэргүүн барьт Харцаг клубын тамирчин Төвшин Заяа шалгарч улсын урагшлуулах тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Олимпийн тэквондогийн 24 дахь удаагийн насны хүрээний улсын урагшлуулах тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг хэмжээний аваргын алтан медалийн төлөөх тулаан эхлэхэд бэлэн болж байна. За Хөх Булангаас зэвсэг түвшний алдар спорт орооны тамирчин Билгүн, за Улаанбулангаас Орхон аймгийн тамирчин Үржин Жумнар төвөгтэй бэлэн болжээ. За хоёр тамирчны хувьд бол урд нь олон таарч тоглож исэн. Биенийхээ тоглолтыг мэддэг. Туршлагатай тамирчид байгаа. За Үржин Жовын хувьд бол залуу тамирчин. Сүүлийн 2 жилд ур чадвар нь хорцтой өсч буй тамирчин. Тоглолтын хувьд бол хянамга дайчин тоглодог. Нэгт тоглолттой. За Билгүүний хувьд бол туршлагатай, за мэдрэмж өндөртэй, техник өндөртэй тийм тамирчин байгаа. Давталгааныхоо хувилбарыг ерөөсөө солихгүй байна. Нэгээр давтлан гэдэг бол энэ бол маш муу. Нэг буюу хоёр буюу түүнээс дээш давтлах хэрэгтэй. За нэг өгөөд ийн гэдэг бол тэнцүү байдлаараа яваал юм гэсэн. За Хөх Булангийн тамирчин толгойд амжилттай давтлан 3 оног авч байна. За хоёр тамирчныг тулдсангүй тоглолт гаргасангүй юм. Дивжээний шүүгч торгож байна. Ерөнхийдөө бол 8 буюу түүнээс дээш секунд тоглолт гаргахгүй зогсох юм бол шүүгч торгодог байгаа. За Хөх Булангийн тамирчин цээжид амжилттай давтлан 2 оног авч байна. За тоглолтын 1-р үе өндөрлж байна. За Улаанбуланд Орхон аймгийн тамирчин Үржин Жов амарч байна. За 10 жилийн спортоор хичээлж байгаа 1995 онд төрсөн. За нэгэн бүл клубын сэлжүүлэгч загд очрын удирдлагын хичээлж гисэн. За улсын аваргын тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль бүрдсэн амжилттай тамирчин байна. За тоглолтын 2 дугаар үе эхэлж байна. Онооны харьцаа 8-3. Хоёр тамирчны онооны харьцаа 8-3. Ерөөсөө нэгээр бол давталгааг дандаа нэгээр хийгээд байна. За Улаанбулангийн тамирчныг унсан юм үзэж шүүгч торгож байна. 1 буюу 2 буюу түүнээс дээш угсраа давталгааг хийх хэрэгтэй байна. За Үржин Жовын давталгааг хийж байгаа боловч унж болохгүй. За Улаанбулангийн тамирчин толгойд амжилттай давтлаа 3 оног бий болгож байна. Хөх Булангийн тамирчин газар гар үрсэн буюу унсан юм үзэж шүүгч торгож байна. Онооны харьцаа 17. За Үржин Жов унж болохгүй. Унахал юм бол торгуул. За нэг торгуул 1 оноо. Эсрэг тамирчинтай бол маш зүгээр 1 оноо бэлгэлж гин гэсэн үг. Туршлагатай тамирчин. Хараад ээж болохгүй. За Хөх Булангийн тамирчин ганц зүй толгойн амжилттай шүүгч. Давталгааныхаа тактикийг жоохон сольчих юм бол ерөөхдөө барих бүрэн боломжтой байна. За ангиснээр тоглолтын 2 дугаар өндөрлж байна. За Хөх Буланд Орхон алдар спорт орооны тамирчин Билгүн амарч байна.
За 11 жилийн спортоор хичээлсэн. Зарсан клубын Урш ган эрдэнэ өгшийн удирдлагын доор анх хичээлсэн 1991 онд төрсэн олон улсын хэмжээний мастер цолтой. Улсын аваргын тэмцээнд 5 удаа төрүүлж 2 удаа мөнгө медаль хүртэж байсан. Олон улсын тэмцээний 2 алтан медальтай дамжиж байна. Ер нь дэлхийн аварга бол Азийн аваргад явах тамирчдыг бол Монголын тэквондогийн холбоо бол байнга сонгон шалгуулалтанд оруулж иж явуулдаг. Ингэж болохгүй. Улаанбаалангийн тамирчин бол довтлогоогоо дуусгахгүйгээр хөлөө өргөж болохгүй. Энэ бол шинжлэгдсэн дүрмийн дагуу бол 20-той. За Хөгболонгийн тамирчин дивжинээс гарч байна. За дивжинээс гарахад бол 2 хөл хөх дивжинээс бол хоёулаа зэрэг гарснаар дивжинээс гарсан гэж үзэж торгуул өгнө. Энэ хоёр тамирчны тоглолтоос бол анзаарч байгаа юм бол дутагдал гэх юм уу да. Тэгэх юм бол ерөөсөө довтлооны ганцхан хөлбөрийг үржин жоо яг ингэж үргэлжлүүлээд довтлох хэрэгтэй. За онооны харьцааг 16-13 болгож ойртуулж байна. За 3 оноо гэдэг бол онооны давуу байдал бол биш. За сүүлийн 20 секунд руу орж байна. Хоёр тамирчин бол онооны харьцаа 3 онооны зөрүүтэй байгаа. Хөгболонгийн тамирчин хожиж явна. За иймэрхүү оролт гаралтан дээр бол ерөөсөө шууд довтлогоо эхлүүлэх хэрэгтэй. За Улаанбаалангийн тамирчин унсан учраас шүүгч торгож байна. Унж болохгүй. Зөв ингэж довтлогоогоо эрчимжүүлэх хэрэгтэй. За муу адилхан довтлогоогоо ихтэй дуусгахдаа унсан учраас шүүгч торгож байна. За Улаанбаалангийн тамирчин унсан учраас шүүгч торгож байна. За тоглолтын цаг дуусч Хөгболонгоос гарч тоглосон Алдар спорт орны тамирчин Бэлгүн аваргын алтан медалийг хүртэж байна. За ингээд Алдар спорт орны тамирчин Бэлгүний хувьд улсын аваргачлал болох тэмцээний 6 дахь алтан медалийн бослоо биелүүллээ. За улсын аваргын тэмцээний эрэгтэйчдийн 63 кг хэмжээнд Олимп клубын тамирчин Мөнх Цолбоо, Харцаг клубын тамирчин Баттулга нар улсын аваргын тэмцээний хөрөл медаль хүртлээ. За хэмжээнд өрсөлдсөн тамирчлаас Орхон аймгийн тамирчин Үржин Жив мөнгөн медаль. За Алдар спорт орны тамирчин Бэлгүн аваргын алтан медаль хүртэж байна. За шагналыг Монголын тэквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Батганбаатар гард өгч байна. За улсын аваргын тэмцээний 68 кг хэмжээний алтан медалийн төлөөх тулаан эхлэхэд бэлэн болж байна. За Хөгболонгоос Булган аймгийн тамирчин Буйнт, Улаанбаалангаас үндэсний бие нэмрийн дээд сургуулийн тамирчин Оюун Бэлгэнаар тоглоход бэлэн боллоо. За энэ жингийн аваргын алтан медалийн төлөөх тоглолтыг спортын мастер улсын шүүгч Хуншага шүүн явуулахаар дивжинээ байрлал ажилласан байна. 68 сарын аварга алтан медалийн тоглолтыг Монголын тэквондогийн холбооны шүүгч спортын мастер Хуншага шүүн явуулж байна. За Улаанбаалангийн тамирчин Цээжинд амжилттай довтлогоо хийн 2 оног авч байна. За 68 кг гэдэг бол дундчин мөн адил чацтай хурдтай тамирчид бол тоглодог. За Улаанбаалангийн тамирчин бол зуурж байна. Зуурж болохгүй. За унж болохгүй, довтлогоогоо ихтэй бол унж болохгүй. Энэ бол торгуул. Тамирчид үнийг анхаардаг байх хэрэгтэй. За Улаанбаалангийн тамирчин Цээжинд амжилттай довтлоо оног авч байна. Өөртөө зай гаргахыг бол зөвшөөрж байгаа. Түүнээс биш
зууралдаад нэг өөрөөдөө зайвал аль альтайгаа зууралдахыг бол энэ бол торгуул. За Улаанбаатарын тамирчныг 20-т техник хэрэгсэн юм үзэж торгуул өгч байна. За буянтын Хүүх булангаас гарч тоглож байгаа буянтын хувьд бол толгойд сайн довтолж байна. Гэхдээ довтлогоогоо дуусгахад бол унж болохгүй. Олон улсын тэмцээнд ч юм уу улс орноо төлөөлөж явхад бол энэ довтлогооны хувьд бол амжилт авчихгүй. За тоглолтын 1-р өндөрлж байна. За Улаанбаатарт үндэсний биеийн тэмрийн дээд сургуулийн тамирчин Оюун Бэлэг амарч байна. За 10 жилийн спортоор хичээлж байгаа. Бүгдээрээ Солонгос улсын иргэн Kwon Oh Soo-гийн удирдлагаар хичээлж хэлсэн спортын мастер цолтой 1993 онд ирсэн. Улсын аваргын тэмцээнд 2 удаа төрүүлж 2 удаа дэд байрч шалгаж байсан тамирчин байна. Тамирчдын 2 дугаар За тоглолтын 2 дугаар үеийг хэлж байна. За 68 кг гэдэг бол тесрэлттэй, хурдтай, хүчтэй тим тоглолтыг үзүүлдэг жим. Тамирчдын за Улаанбаатарын тамирчин ингэж болохгүй, унж болохгүй. Унах юм бол торгуул. За энэ бол нэгсэндээ торгуул аваад ийн гэдэг бол өөрийнхөө цуглуулсан өөртөө бий болгосон оноог бол зүгээр устгаад ийн гэсэн үг. За хоёр тамирчныг зуурсан гэж үзэж шүүгч санаа торгуул өгч байна. олон дараас өршөлтийг хийж байгаа. Бүгдийн тамирчин идүүгээр 13-12. За Хүүх булангийн тамирчин цээжинд оновчтой өшгөлтгийн 2 оноо авлаа. За нөгөө тамирчнаас илүү гарах ямар ч тийм юу болцоо алга довтлогоогоо эрчимжүүлээд 1 буюу 2 буюу түүнээс дээш угсраа довтлогоонуудыг хийх хэрэгтэй байна. За цаг дууссан. За Хөх буланд Булган аймгийн тамирчин Буянт тамирч байна. Булган аймгийн тамирчин Буянтын хувьд бол 4 жил тэквондогийн спортоор хичээлж байгаа. За түүний анхны багш нь Бат Жаргал. За 1996 онд төрсэн. Улсын аваргын тэмцээний алт хүрэл медальтай. За олон улсын тэмцээнээс 1 хүрэл медаль авч ирсэн тамирчин байна. За тоглолтын шийдвэрлэх 3 дугаар үе. Зууралдаад энэ тамирчид зууралдаж болохгүй. Нэгээр явна гэдэг бол стасаа илүү гарах юм баггүй. За Улаанбаатарын тамирчин толгойд эргэлттэй өшгөлт хийж оновчтой болгон 4 оноо авж байна. Нэг оноо нэрлэлтний 4 оноо. Тамирчид ерөнхийдөө бол харахгүй байна. Тоглолтыг бол харах өөрийнхөө контролд оруулж тоглох хэрэгтэй. Бүгдийн тамирчин За 17-18 ярьцтай. тооны харьцаа 17-18 болсон. Улаанбаатарын тамирчин тэргүүлж байна. Оновчтой өшөлөхгүй л байна л да. Ерөөсөө хурж байгаа бол яг тэр нөгөө мэдрэгчтэй хэсгээр бол зөв техникийг эзэмших юм бол энэ боломжтой. За Хүүх булангийн тамирчин толгойд амжилттай довтлон 3 оноо өрн болглоо. За Улаанбаатарын тамирчин татгалцснаар аваргын алтын За Улаанбаатарын тамирчин татгалцснаар Булган аймгийн тамирчин Буянт аваргын алтан медалийг хүртэж байна. Олимпийн тэквондогийн 24 дахь удаагийн насан туршидын улсын аваргачлуулах тэмцээний 68 кг хэмжээнд хүрэл медалийг Сэсвэдгчний алдар спорт хорооны тамирчин Мөнгөн, за мөн хүрэл медалийг Дорнот аймгийн тамирчин Золхүү нар хүртэж байна. За тэгвэл энэ жинд мөнгөн медалийг үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин Оюун Бэлэг хүртлээ. Аваргын алтан медалийг Булган аймгийн тамирчин Буянт хүртэж 2017 оны улсын аварга боллоо. За өнгөрсөн 2016 онд Бразилийн Рио де Жанейрод зохион байгуулагдсан зуны олимпийн 31-р наадамд Монгол улсаа төлөөж эрхээ аван оролцсон алдар спорт хорооны тамирчин Тэмүүжин Хүүх булангаас тултна. За түүнтэй аваргын алтан медалийн төлөө Дорнот аймгийн тамирчин Цацрал дуудчихжээ. За хоёр тамирчны тоглолтыг шүүхээр спортын мастер улсын шүүгч Монголгүй хэмжээний байрлал эзэлсэн байна. спортын мастер Монголгүй.
За цацралын хувьд хараахан туршлагаар ажилтнаа давтлаа. муу байна. Туршлага дутуу байна. Түүнээс одоо юу гэдгийг Тэмүүжин шиг ингэж хөлөө дээшээгээ үргэж орж байгаа бол оноо эргэсэн тал дээр нөх юм бол оноо бол хангалттай. За Хөгбөлөнгийн тамирчин унсан юм үзэж торгуул өгч байна. Эргэсэн талд нь одоо юу гэдгийг Тичагийн буюу эргэлтээ өшөлт хийх юм бол оновчтой онохоор бол байна. За Улаанбаалангийн тамирчин 68 кг-ийн Гизэнд хүрсэн тамирчин оновчтой довтлоо 2 оног өөр юм болгож байна. За тоглолтын 1-р үе өндөрлж байна. Хүүхэлэнгаас гарч тоглож байгаа Алдар спорт орон За Хүүхэлэнд зүсгэлчний Алдар спорт орны тамирчин Тэмүүжин амарч байна. За олон улсын хэмжээний мастер цолтой анх Ариун Баяр багшийн удирдлаганд ор 7 жилийн өмнөөс тэквондогийн спортоор хичээлж эхэлсэн. 1994 онд ирсэн энэ жил 23 настай. За улсын аваргын тэмцээний 5 алтан медальтай. За өнгөрсөн жил Рио 2016 цөмийн олимпийн 31-р наадамд Монгол улсад төлөвлөж эрх аван оролцож за тэмцээний шилдэг 8 жил ирсэн юм амжилттай тамирч байна. Дасгалжуулагч багш Эрдэнэбаатарын удирдлаганд ор бэлтгэл сургалтаа хийж байгаа. За ингэж унж болохгүй. За Хүүхэлэнгийн тамирчин гаалуус Ямар ч оновчгүй унах юм бол энэ бол өөртөө торгуул явчихна. 12 дөрөв ярцаагаар Хүүхэлэнгийн тамирчин төлж байна. 14 дөрөв бол За Тэмүүжин хувьд зайг мэдрэхгүй байна. Зайгаа мэдрээд орж гараад тэгж тоглох юм бол хангалттай оноо авах бүрэн боломжтой байна. За цацралын хувьд за доош явж байна. дискрээс доош хийсэн учраас тоглож байна. Онооны ярц 14 5. За цацралын хувьд бол залуу тамирчин учраас техникийн одоо эзэмшилт бол жоохон бас хараахан муу байна. За мөн л адилхан. Довтлохог 2 буюу түүнээс дээш их хэрэгтэй. Тэмүүжингийн хувьд бол нэг явчаад зогсоод байна. Одоо бол ерөнхийдөө шинжлэхцийн дүрмийнхээ дагуу болох юм бол заавал дээшээ биш. Энэ бол тоглолтын турш дээшээ толгоолоо давч тоглоно гэдэг бол тамирчинд бол маш их ядралтай авчирдаг учраас тэрийг бол аль болох болох хэрэгтэй. За доор цээжинд буюу хугуунд довтлох бол боломж дүүрэн байна. За ингээд нэг өгчөөд зогсоод ийн гэдэг бол туршлагатай тамирчны хувьд бол оо. За Улаанбаалангийн тамирчин зогцсон юм үзэж шүүгч торгож байна. Тоглолт гарахгүй байна. 3 ч торгуулж удаа тийм ээ. Тий. Түрүүн бол 2 удаа оноо торгуулсан. За Тэмүүжингийн за харж тоглохгүй байна л да. Ингэж хамаагүй замбраагүй дайрж болохгүй. Нэгт тоглох хэрэгтэй. За Улаанбаалангийн тамирчин дивжэнээс гарсан гэж үзэж шүүгч торгож байна. За нэгэн талаа финал руу гараад ирсэн болохоор тамирчин зөрөгтэй тоглох хэрэгтэй юм байна. За Улаанбааланд Улаанбаалангаас гарч Дорнот аймгийн нэр өмнөөс орцож байгаа. Цацрал амарч байна. За Хэлийн цэргийн тэг 303 дугаар анги тусгай салбаны тамирчин 8 жилийн спортоор хичээлж байна. За Дорнот аймгийн Матад сумын санжуулагч Төвшин жаргал багшийн удирдлаганд анх энэ спортоор хичээлж эхэлсэн. Энэ жил 22 настай. Улсын явагч төрүүлэх тэмцээний алтан хүрэл медальтай тамирч байна. За тоглолтын шийдвэрлэх 3 дугаар үе. хоёр тамирчин За цацралын хувьд бол айх юм байхгүй. Сайхан тоглох хэрэгтэй. Залуу тамирчин. За Тэмүүжингийн хувьд ингэж дээшээгээ жижиг шаардлага байхгүй. За толгойд амжилттай довтлон 3 хоног авч байна. За мөн довтлогоогоо дуусгахдаа унсан учраас шүүгч торгуул өгж байна. Унж болохгүй. За энэ удаагийн тэмцээн дээр манайхан дээр анзаарч байгаа юм бол довтлогооны хувилбар бол ерөөсөө л ганц. За 2 оноо авах юм бол онооны илт авгаар Хөгбөлөнгийн тамирчин тоглолтыг тэргүүлэх боломжтой байна. За Улаанбаалангийн тамирчин унсан учраас за онооны илт авах байдлаар Хөгбөлөнгөөс гарч тоглосон Алдар спорт орны тамирчин Тэмүүжин аваргын алтан медалийг хүртэж байна.
За улсын аваргын тэмцээний 74 кг хэмжээнд Харцаг клубын тамирчин Хишигбаатар, Кёнхи клубын тамирчин Батуул нар хүрэл медалийн мэлцлангаж за хүрэл медалаа сүүлээ. За энэнд өрсөлдсөн тамирчдаас мөнгөн медалийг Торон аймгийн тамирчин Цацрал хүртлээ. За харин 74 кг хэмжээнд зэвсэгчний алдар спорт орны тамирчин Тэмүүжин тэргүүн байранд шалгарч улсын аврагчлаар удах тэмцээнээс 6 дахь алтан медалаа хүртлээ. За 2017 оны насан туршидын улсын аврагчлаар удах тэмцээний эрэгтэйчүүдийн хасах 80 кг хэмжээний алтан медалийн төлөөд бол тарой тамирчин гарч ирээд байна. За Хүүхбулангаас зэвсэгчний алдар спорт орны тамирчин Нацаг Дорж, Улаанбалангаас Дорн аймгийн тамирчин Эрдэнэ Очирнаар тоглолоо. Олон улсын хэмжээний мастер, улсын шүүгч Инхбаатар шүүхээр гарч ирсэн байна. За Нацаг Доржийн хувьд бол хасах 63 кг хэмжээнд тоглодог. Энэ удаагийн улсын аврагч шалгаруулах тэмцээнд жин өгсөн хасах 80 кг хэмжээнд тоглож байна. За тоглолт гаргах хэрэгтэй хоёр тамирчин. За хасах 80 кг-ийн жингийн хувьд бол цогцолтын хувь бол нэлээд өндөр байгаа. Тийм болохоор тамирчид хүчтэй оновчтой өшгөлөх. Оновчтой довтлох хэрэгтэй. За Улаанбаатар Хүүхбулангийн тамирчин Нацаг Дорж толгойд амжилттай довтлон 3 хоног авлаа. Оновчтой довтлохоо гэх юм бол оноо авах бүрэн боломжтой харагдаж байна. За Улаанбаатарын тамирчин эцэнд оновчтой довтлоо 2 оноо өөрийн болгож байна. 74 кг-ийн медаль авсан тамирчид ирээрээ. За тоглолтын 1-р үе өндөрлж байна. За Улаанбаатарт Дорн аймгийн тамирчин Эрдэнэ Очир амарч байна. За Хилийн цэргийн техник 132 дугаар анги хичээлдэг. За 8 жилийн спортоор хичээлж байгаа. За төвшин жаргал өгшөө өдрөлгөнд орж ирсэн. За 1994 онд төрсэн спортын мастер цогтой. Улсын аваргын тэмцээний 1 алт 1 хүрэл медальтай. За өнгөрсөн жил Монголын бүх хөдөлмөрийн спортын 14-р наадам тэргүүн байранд шалгарсан. За олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн энэ тамирчин байна. Харсан байдалтай тоглоод байна. Одоо бол тим тоглолт бол хэрэггүй. Урагшаага дайрч товтолж өөртөө давуу байдлыг гаргадаг. Тиймэрхүү тоглолт хэрэгтэй. За Нацаг Доржийн хувьд бол нэг талтаар л ерөөсөө товтлогоо хийгээд байна. Энэ бол буруу. За Хүүхбулангийн тамирчин Нацаг Дорж цээжинд эргэлтээ өшгөлт амжилттай нэмэлт 1 оног авч 3 оног өөрийн болгож байна. За унж болохгүй. За энэ довтлогоогоо хийхдээ унаад байна. Энэ бол торгуул. Довтлогоогоо 2 буюу түүнээс дээшээр явмаар байна. За одоо яг энэ тэмцээн дээр бол харагдаж байгаа бол нэг дутагдал бол тамирчдын бол ерөөсөө нэг л довтлогоог ерөөсөө нэг л хийж байна. Нацаг Доржийн хувьд үндэсний шгшээгийн гишүүн. Шгшээгийн тамирчин. Туршлагатай олон улсын тэмцээнд олон оролцсон байгаа. За онооны харьцаа 13 болж өөртөө 2 оноо нэмж байна. Тесрэх хэрэгтэй байна. Хоёр тамирчинд тесрэлт бол байхгүй байна. За тамирчид тоглолт гаргах хэрэгтэй. За тоглолтын 2 дугаар үе өндөрлж байна. Хоёр тамирчны 2 дугаар үе 13 ярцаа. За Хүүхбуланд зэвсэгчний алдар спорт орны тамирчин Нацаг Дорж амарч байна. За 8 жилийн спортоор хичээлж байгаа. Анх Говьолтой аймгийн сахижуулагч Бямцогт өшөө өдрөлгөнд ор хичээлж эхэлсэн. 1996 онд төрсэн олон улсын хэмжээний мастер цолтой. Улсын аваргын тэмцээний 1 алтан медальтай. За бүх хөдөлмөрийн спортын наадмын аварга олон улсын тэмцээнээс мөн 1 алтан медаль хүрч ирсэн тамирчин байна. За энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнд хасах 80 кг-д жин өсөж тоглож байна. За Эрдэнэ Очирын хувьд бол өнгөрсөн жил энэ жиндээ бол бүх ардын спорткадаар аваргалсан тамирчин байгаа.
За нацаг дөрж ерөнхийдөө хоош ухарч тоглоод онооны харьцаа 13-р харьцаа. шахаж тоглох хэрэгтэй. Тийм болохоор харж тоглох хэрэгтэй. За Хөг булангийн тамирчин унсан гэж үзэж шүүгч торгуул өгч байна. За нацаг дөрж хувьд бол тесрэлттэй тоглолт үзүүлэх хэрэгтэй. Довтлогоо ерөөсөө нэгээр л хийгээд байна. За Эрдэнэ очрын хувьд бол оноогоор дутуу байгаа. За Хөг булангийн тамирчин хороотой техник буюу доош өгч үзсэн юм үзэж шүүгч торгож байна. За хоёр тамирчин аль нь сууж эхэлсэн байна. За 2 минут гэдэг бол ерөнхийдөө олон улсын стандарт. Тийм болохоор багш засгалжуулагчид бол энийг анхаарах хэрэгтэй. 2 минутын турш тасралтгүй тоглож чаддаг тиймэрхүү тамирчин бол бий болох хэрэгтэй. За сүүлийн 3 секунд. Сүүлийн 5 секунд үргэлж байна. За Хөг булангийн тамирчин цээжинд эргэлттэй шүлтийг амжилттай болгож нэмэлт 1 оног өөрийн болгож байна. За ингээд талааны цаг дуусч Хөг булангаас гарч тулдсан Алдар спорт орны тамирчин нацаг дөрж өрсөлдөгч байж 2017 оны улсын аваргын тэмцээний алтан медалийн боловсруулж байна. За улсын аваргын тэмцээний хасах 80 кг-ийн жинд Налаах дүүргийн тамирчин Мөнхбаатар, Харцаг клубын тамирчин Даваа Сэрнаар хүрэл медаль хүртэж байна. За 80 хасах 80 кг-ийн жинд мөнгөн медалийг Дорн таймгийн тамирчин Эрдэнэ очир хүртэж байна. За Дорн таймгийн тамирчин Эрдэнэ очирын хувьд энэ улсын аваргач нар болох тэмцээний мөнгөн медальтан болж байна. Өмнө улсын аваргын тэмцээс 1 алт 1 хүрэл медаль өрж ирсэн. За алтан медалийг зөвшөөрөгч Алдар спорт орны тамирчин нацаг дөрж хүртлээ. кг-ийн жингийн алтан медалийн төлөө Хөг булангаас Сэсүүдчний Алдар спорт орны тамирчин Бэлгүн тулж байна. За Улаан булангаас Орхон аймгийн тамирчин Насанбаяр тулж байна. За Хөг булан амарч байгаа Алдар спорт орны тамирчин Бэлгүн 10 жилийн өмнө нэгэн бүл клубын засгалжуулагч Загд очрын удирдлагын дор тэквондогийн спортоор хичээж гэлсэн 1991 онд төрсэн улсын аваргын тэмцээний 1 алт 1 хүрэл медальтай Бөхөр түмний спортын их наадмын аврах цологдож байсан тамирчин байна. За тоглолтын 2 дугаар үе. Онооны харьцаа 8-2 Улаан булангийн тамирчин Насанбаяр тэргүүллийг асууж байна. За Бэлгүүний хувьд хөдөлгөж тоглохгүй бол энэ өндөр чацтай тамирчинтай тоглоход бол хэцүү. За Хөг булангийн тамирчин Бэлгүн гизэнд амжилттай товтлоо 2 оног авлаа. 3-аас дээш секунд ямар нэгэн тоглолт идэвхтэй байдалд үзүүлэхгүй бол шүүгч салгаж байгаа. За хоёр тамирчин тулж зогссон, наалдсан буюу тулж зогссон тохиолдолд бол аль нэг нь товтлогоогоо хийхийн тулд өөртөө зай гаргах буюу өөртөө зай гаргаж одоо эсрэг тамирчныхаа түлхэх юм бол тэрийг зөвшөөрч байгаа. Гол нь түлхэхэд ямар зүйлүүдээр энийг хорж байгаа вэ гэхээр хоёр байдлаар хорж байгаа. Энэ тамирчныг эсрэг тамирчнаа түлхэж унгаах энэ бол торгуулыг авч байгаа. За тоглолтын 2 дугаар үе өндөрлж байна. За Улаан буланд Орхон аймгийн тамирчин Насанбаяр амарч байна. За 14 жил энэ спортоор хичээлж байгаа. Орхон аймгийн засгалжуулагч Хатанбаатарын удирдлагын дор анх тэквондогоор хичээж гэлсэн 1987 онд төрсэн энэ жил 30 настай олон улсын хэмжээний мастер цолтой улсын аваргын тэмцээний 1 алтан медальтай өнгөрсөн жил Бэлгүүнтэй Бөхөр түмний спортын 14 дугаар наадмын шигшээ тулдаж мөнгөн медаль хүртсэн олон улсын тэмцээний алтан мөнгө хүрэл медальтай. За өчигдөр улсын аваргач нар тэмцээний нээлтийн үйл ажиллагааны баяр олон улсын хэмжээний мастерын цол тэмдэг агарт авсан энэ тамирчин байна. За Бэлгүүний хувьд өшгөлтүүдэд шингээж өгөх хэрэгтэй. Шингэхгүйгээс болоод контакт гүйцэд орж ирэхгүй байна.
Тийм болохоор оноо гарахгүй. Хоёр тамирчны шийдвэрлэх За гурван биеэр жижиг хурдаар илүү байдлаа ашиглаад Улаанбаатарын тамирчин тоглох хэрэгтэй байна. Түүнээс насан баяртай аяг адилхан тийш нэг өгөөд харж тоглосон тоглолт бол хэрэггүй. За насан баяр. Улаанбаатарын тамирчин насан баярыг 20-т техник буюу бүсгүүнээс доош шүлсэн юм үзэж шүүгч торгож байна. За. Тоглолтын сүүлийн минут руу орсон байна. За 3 оноо гэдэг бол нэг л товтлогоогоор авах боломжтой оноо. Тоглолтыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Улаанбаатарын тамирчин бэлгүүний хувьд бол ингэж хараа зогсоод байж цаг байхгүй. За Улаанбаатарын тамирчин өвдөг өрөөсөн юу блок тавьсан учраас хамгаалт хөлөөрөө хаалт хийсэн учраас 20-т техник гэж үзэж торгуул өгч байна. За зуурч болохгүй. Насан баяр тоглолтыг гаргах хэрэгтэй. Тоглох хэрэгтэй. За тоглолтын сүүлийн 15 секунд. За Улаанбаатарын тамирчин зуурсан гэж үзэж шүүгч торгуул өгч байна. За Улаанбаатарын тамирчин гизэн амжилттай хөшөлтийн 2 оног авлаа. За Улаанбаатарын тамирчин түлхсэн гэж үзэж шүүгч торгуул өгч байна. За ингэснээр Улаанбаатарын тамирчин Орхон аймгийн тамирчин Насан баяр аварга алтан медалийн болцлыг хангаж байна. Олимпийн таеквондогийн 24 дахь удаагийн улсын аврагчдуулах насан туршидын тэмцээний нэмэх 80 кг-ийн жингийн медаль урсан тамирчдын шагналгаар тулах хэслийн үйл ажиллагаа болж байна. За энэ жинд Дорнот аймгийн тамирчин Золбоо, Зэвсүүлчний алдар спорт орооны тамирчин Зол Жаргал нар хүрэл медаль хүрдлээ. За мөнгө медалийг Зэвсүүлчний алдар спорт орооны тамирчин Билгүүн, за аврагын алтан медалийг Орхон аймгийн тамирчин Насан баяр нар хүрдлээ. Монголын пара таеквондогийн холбооны тамирчид улсын аврагчдуулах тэмцээний хүрэл медалийн болцол хангасан тамирчтай тулаан хийсэн. За энэ тулаанд ялдуугуулсан пара таеквондогийн холбооны тамирчдад дурсгалын медалийг гардуулан өгсөн юм а. За пара таеквондогийн дэлхийн хошоо аврах Олор Эрдэнэт мөн улсын аврагчдуулах тэмцээний дурсгалын медаль өгч өглөө. За Олимпийн таеквондогийн 24 дахь удаагийн улсын аврагчдуулах тэмцээний шилдэг эмэгтэй тамирч нар Орхон аймгийн тамирчин Алтан туяа тодорлоо. За улсын аврагчдуулах тэмцээний шилдэг эрэгтэй тамирч нар Булган аймгийн тамирчин Буянт тодорлоо. Шилдэг шүүгчээр шүүгч Монгол хүү тодорлоо. Төвшин Жаргал 2017 оны насан туршидын улсын аврагчдуулах тэмцээний шилдэг засгалжуулагчаар тодорлоо. Олимпийн таеквондогийн насан туршидын улсын аврагчдуулах 24 дахь удаагийн тэмцээнд эмэгтэй багуудаас 30 оноогоор Орхон аймгийн баг тамирчид 3 дугаар байрт шалгарлаа. За 38 оноо авсан Дорнот аймгийн баг тамирчид багийн нэгдсэн дөнгөөр эмэгтэй багуудаас 2 дугаар байрт шалгарч байна. Харин Зэвсэгчний алдар спорт ороо 43 оноо авч энэ удаагийн улсын аврагчдуулах тэмцээнд эмэгтэй багаараа төрүүллээ. За 2017 оны насан туршидын улсын аврагчдуулах тэмцээнд эрэгтэй багуудаас 41 оноогоор харцаг дэвжээний баг тамирчид нэгдсэн дугаар 3 дугаар байранд шалгарлаа. За Дорнот аймгийн баг тамирчид 53 оноогоор 2 дугаар байранд шалгарлаа. Зэвсэгчний алдар спорт ороо 62 оноогоор тэргүүн байранд энхүү шалгарлаа. За ингээд үзэгч та бүхэндээ Монголын ТV сувг спортын амралт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг үзүүллээ. За бид энэхүү нэвтрүүлгээрээ Олимпийн таеквондогийн насан туршидын улсын аврагчдуулах шалгаруулах 24 дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолтуудыг та бүхэнд үзүүллээ.